байцгаана уу? Одоо ингээд дараагийн мэргээрээ уулзж байгаадаа маш их баяртай байна. За энэ мэргээрээ болохоор X харилцаа холбоогүй болсон бит хоёрын харилцаа гэдэг тийм мэргээр хийхээр боллоо. За тэгээд ерөнхийдөө бол 3 бүлэгт бол хуваасан байгаа. За тэгээд энэ мэргийн асуултууд нь болохоор юм 5 асуулт байгаа. Эхнийх нь болохоор тэр хүн надтай харилцаагаа юу гэж бодож явдаг вэ? Хоёр дахь нь болохоор тэр хүний намайг сэтгэл мэдрэмж. Гурав дахь нь болохоор энэ хүн надлага ирээдүйд холбогдохоор байна уу? Ойрын ирээдүйд холбогдохоор байна уу? Дөрөв дэх нь болохоор энэ хүн надад юу гэж хэлхийг хүсэж байна. Тэгээд хамгийн сүүлийн асуулт нь болохоор бит хоёр буцаж эргээд нийлэхээр байна уу гэж бол асуухаар байгаа. За тэгээд эхний групп нь болохоор ийм Seahorse энэ цэнхэр өнгөтэй. За хоёр дахь групп нь болохоор одоо ийм үзэг байна. Ийм өдтэй үзэг байна. За тэгээ 3 дахь бүлэг болохоор ийм сандалны дүрс шиг ийм зураг байна. За тэгээд энэ багцаар хувийн уншлага авахыг хүсэж байгаа хүмүүс нь Instagram болон Facebook-ээр холбогдоорой. За тэгээд бас нөгөө код гаргадаг байгаа. Тэгээд код авахыг бас хүсвэл Instagram болон Facebook-оор холбогдоорой. Мөнгө дуудах болон дараагийн хайр дурлах код гэж бас гаргаж байгаа. За ингээд мэргээ тухлан үзээрэй. За сайн байцгаана уу? 1-р бүлгийнхаа ингээд мэрэгтэй давтай морилно. За хамгийн түрүүнд та зөв группээ сонгосон байна уу гэд та энэ хүнтэй харилцаагаа ер нь бол юу гэж бодож явж байна вэ гэд би асуулаа. За тэгэхэд бол ингэж гарч ирж байна. Хамгийн түрүүнд болохоор та одоо бодож байгаа X юм уу харилцаа холбоогүй хүнээ болохоро ерөнхийдөө бол яг тийм эр хүн шиг эр хүн байж чаддгүй гэж бол боддог. Тэр нь жоохон догшин ууртай одоо түргэн ууртай ч юм уу гэж бол боддог байх тал байна. Хэрэлдэнгүү шууд танилуу хашгирдаг ч юм уу. Эсвэл маш амархан ууралцдаг, жоохон нервтэй тийм хүн гэж бол та одоо бодож явдаг юм шигээр бол хөдөр дээр бол гарч ирж байна. Гэтэ та одоо хүртэл энэ хүнтэй гэр бүл болохыг хүсдэг. Эсвэл гэр бүл боломжтой гэж одоо бодож явдаг юм шигээр бол хөдөр дээр бол гарч ирж байна. Яг сэтгэлээрээ бодохоор энэ хүнтэй цаашаага урт удааны тийм ирээдүйдээ явахыг бол хүсдэг юм шигээр бол хөдөр дээр бол гарч ирж байна. Та тэр хүнтэйгээ ингээд те гэрлээ түүхтүүдтэй болоод ингээд цаашдаа явахыг бол хүсдэг. Ээр бол хөдөр дээр бол гарч ирж байна. Яг үндсэндээ яг ингээд логикороо бодоод те ингэнгүүт энэ хүн бас тэмээ ч юм уу энэ хүнтэй ингээд одоо хамт амьдрал одоо юу гэдэг бид хоёр урт хугацааны харилцаатай байж чадахгүй юм байна гэж бол яг боддсон байна. Хүсэл нь таны хүсэл нь өөр, бодол нь өөр гарч ирж байна л да. Тэгээд ингээд хаяада яг энэ хүнтэй харилцаагаа сэргээчдэг ч юм билүү, энэ харилцаанд бас ихтгэл өгдөг ч юм уу гэж боддог байх тал бол харагдаж байна. Гэхдээ ингээд хэрвээ буцаад энэ хүнтэй харилцаа албатай болох юм бол угаасаа бид хоёрын харилцаа ингээд урт удаан яваад үргэлжлэхгүй гэж бол та бодоод идэм байна. Тэгээ энэ хүнтэй ингээд бараг те харилцаа холбоотой байхаас илүүтэйгээр ганцаараа явсан дээр байхаа гэдэг бас бодол бол танд орж ирдэг юм шигээр бол хөдөр дээр бол гарч ирж байна. Тэгээд та энэ хүнээ юу гэж хардаг вэ гэхээр ерөнхийдөө бол ингээд өөрийгөө л боддог, өөрийнхөө хүссэн зүйлийг л хийж явдаг, өөрийнхөө эрх ашигыг дандаа нэгт тавьж явдаг хүн гэж бол боддсон юм байна. Тийм болохоор та энэ хүнийг нэг тийм сайн аав, сайн эцэг, сайн нөхөр гэж одоо болно гэж боддгоо тал бол харагдаж байна. Тэгээ магадгүй таны бодож байгаа хүн ер нь зугаа цэнгэл эсвэл арх дарсанд жоохон дуртай тийм хүн байж болцсогүй бол харагдаж байна. Тэгээд энэ хүн угаасаа ингээд өөрийнхөө эрх ашиг нэг тавьдаг тий. Энэ хүн юм чинь бас дээрээс нь жоохон ингээд хатуу одоо юу гэдэг догшин аашаа штантай юм чинь. Ерөнхийдөө бол ингээд гэр бүл явахад бол нэг зохицох хүн биш байх таа гэж бол боддсон байна. За хэрэг энэ хэсэг тааруул та зөв группээ сонгосон байна гэсэн үг шүү.
За тэгээд энэ хүзрөөрөө үзчихье дөө. Та үгүй одоо таны энэ бодож байгаа хүн нэгдүгээр бүлгийнхний бодож байгаа хүн нь тантай харилцаагаа юу гэж бодож байна вэ? Нэгдүгээр бүлгийг сонгосон хүн нь нэгдүгээр бүлгийнхнийг юу гэж бодож байна гэдэг үзье. За таны бодож байгаа хүн тантай ярилцах харилцаагаа яг юу гэж бодож байна гэд үзэхэд бол ингэж гарч ирж байна. Ерөнхийдөө хоёр бол ингээд нэлээ одоо юу гэдэг нь seriously харилцаанд байсан юм шигээр бол хүзрдээр бол гарч ирж байна. Өмнө нь магадгүй гэр бүл зохиосон хүмүүс ч байх болцоотой бол харагдчихээн. Тэгээд тантай бол гэр бүл болохыг амар бас хүсдэгэ гэж бол хүзрдээр бол гарч ирж байна. Ингээд хүсэл нь болохоор ингээд тантай үр хүүхдүүдтэй болоо цаашаа тийм гэр бүлийн харилцаатай болохыг уг нь бол хүсдэг хүн байна гэж бол хүзрдээр бол гаргаж ирж байна. Тэгтээ бараг тэхгүй байхтаа итгэл нь нэлийн унтсан, нэлийн гонигтай байгаагаар бол хүзрдээр бол гарч ирж байна. Ингээд те нэгдүгээр бүлгийн сонгосон хүмүүстэй би ингээд те гэр бүл болмоор байна. Даанч одоо болохгүй байхтаа бит хоёрын харилцаанд ирээдүй байхгүй байхтаа гэж боддгийм байна. Тэгээд энэ харилцаанд нэлийн одоо хамааралтай болцсон байна гэж бол хүзрдээр бол гарч ирж байна. Таныг ерөөсөө мартаж орхиогүй байна. Таныг ингээ одоо хүртэл боддог. Та энэ хүнийг одоо хүртэл ингээ аз жаргалтай болгодог юм шигээр бол хүзрдээр бол гарч ирж байна. Тэгээд энэ байдал нь өөрт нь амар хэцүү байдаг гинэ. Адил өөрийнхөө одоо үүдий амьдралтаа хийх ёстой зүйлүүдээ бас хийгээд явж чаддаггүй гэж бол хүзрдээр бол гарч ирж байна. Тэгэхээр одоо магадгүй ингээл ажилтай байлаа, ажилдаа явах хэрэгтэй байлаа, эсвэл ажлаа хийх ёстой адил ингээд таныг бодоод шаналаад, эсвэл таныг бодоод ингээд хийх ёстой юмаа бас ингээд царгалтуулаад байдгаа гэж бол хүзрдээр бол гарч ирж байна. Ер нь танд бол нэлийн хамааралтай, энэ харилцаанд нэлийн хамааралтай болцсон байна гэж бол хүзрдээр бол буулаа. Тэгээд тантай бол ингээд муудалцсан тэр бүх зүйлүүдээ бас ингээд ярилцаад ойлголцохыг хүсэж байна гэж бол хүзрдээр бол гарч ирж байна. Хэрэг хоёрын дунд үл ойлголцол болсон бол тэрийг одоо засварлаад тэг ингээд ярилцаад ингээд одоо шийдээд асуудлаа шийдээд ингээд ам хэлээ олцохыг бол хүсэж байна гэж бол гарч ирлээ. Тэгээд энэ хүний ер нь ингээд энерги нь болохоор нэг тийм томоочгүй хүүхдийн энерги шиг өдөрдөр бол гарч ирж байна. Яг 20, 30, 40 хэдэн настай ч байж болно. Гэтэ ингээ жоохон төлөвшөөгүй нэг тийм сэтгэл санааныхаа хувьд ч юм уу яг одоогийнхаа зан чанарын хувьд нэлээ нэг тийм одоо өсвөр насны тий хүн шиг тийм байдалтай байна. Нэг эмэгтэй хүн сонирхлын татангууд шууд араас нь гүйждэг ч юм уу. Эсвэл одоо юу гэдэг ажил төрөл дээрээ ч гэсэндээ ингээд жоохон ажил таалагдахгүй байл ажилласаа гарчдаг ч юм уу тий нэг тиймэрхүү энергитэй байна яг одоогийн энэ хүний. За тэгээд одоо дараагийн асуулт нь болохоор энэ хүний таныг сэтгэл мэдрэмж ямар байна гэд асуунаа. За ингэж гарч ирж байна. Яг таныг сэтгэл мэдрэмжээр бол таныг яг одоогоор маш их сандсан байгаа юм шигээр бол хүзрдээр бол гарч ирж байна. За энийг ийшээ жоохон тавьчих. Таныг маш их санаж байгаа юм шигээр бол хүзрдээр бол гарч ирж байна. Таныг өгүүлээд байна. Тэгээд энэ харилцаа одоо ингээд дуусна.
энэ өөрт нь маш хүнд цохилт болсон юм шигээр бол үзүүрээр бол гарч ирж байна. Одоо хүртэл шархалж яваа, шархаа эдгэж яваа гэж бол гарч ирж байна. Гэтэ ингээд юу гэж энэ хүн мэдрэгддэг вэ гэхээр хоёр ерөөсөө нэг тийм зохицолгүй хосуудын хувь зохицол багтай гэж бол боддгийм байна. Ингээд яг ааш зарангийн хувьд те яг бит хоёр ингээд зохицоод бол бүтээд явах тийм төрлийн хүмүүс бишээ гэж бол мэдрэгдтiin мэн. Гэтэ танд бол маш их сэтгэлтэй яалтчгүй ингээд энэ дээр хүртэл гарч ирж байна. Тантай ер нь бол гэр бүл болохыг маш их хүсдэм байна. Мөрөөддөг гэж бол хүзэр дээр бол гарч ирж байна. Яг энэ зурган дээр гарч байгаа ачлан те ингээ өөр хүүхдүүдтэй болоход ингээ жаргалтай явах юмсан гэж бол мөрөөддөм байна. Гэхдээ яг энэ зүйлийг бий болгоход өөрөө бас бэлэн биш байгаа гэж бол хүзэр дээр бол гарч ирлээ. Яг ингээд одоохондоо магадгүй те амьдралын одоо үр мөчлөгийн хувьд тэр өөрөө яг тийм харилцаанд бэлэн биш байгаа юм шигээр бол хүзэр дээр бол гарч ирж байна. Магадгүй мөнгө санхүү ч юм уу те. Гэтэ яг уг хүсэл нь бол яалтчууд хоёрын хойлонгийнх нь ингээд ийм гэр бүл болох юм санд гэж бол амар их боддгийм байна. Тэгээ таныг одоогоор маш их сонирхож байгаа гэж бол гарч ирж байна. Энэ хүн юу хийж яваа бол, яаж амьдарч байгаа бол, яаж байгаа бол надгүйгээр одоо ямар шушуухан байгаа бол гэдэг ч юм уу бодож иж байх боломжтой. Зарим хүмүүсийн хувьд бол магадгүй энэ хүн таныг ингээд сошиал медиа буюу Facebook, Instagram эдрээр бас ингээд одоо нууцаар хандаж тандаад байх боломжтой байна. Тэгээд энэ группийг сонгосон одоо нэгдүгээр бүлгийг сонгосон зарим хүмүүсийн хувьд болохоор бас хоёр гэр бүлүүд байгаа салсан сүлтгүүр хотод холбоогүй болцсон байгаа хүмүүс байж болцсошгүй бол хүзэр дээр бол гарч ирлээ. За тэгээд одоо дараагийн асуулт нь болохоор энэ хүн орой ирээдүйд тань руу холбогдохоор байна уу гэж бол би асууна. За тэгээ мэдээж холбогдохоор бол хизээ холбогдохоор байна вэ гэж бол асуунаа. За яалтчгүй тань руу холбогдохоор байна гэж бол хүзэр дээр бол гарч ирж байна. Одоо энэ тоолсон ингээд тавьчих. Тань руу бол холбогдохоор байна гэж бол хүзэр дээр л яг тодорхой бол гарч ирж байна. Яг одоогоор болохоор нэлээд хэрэгэлцсэн байгаа юм байна. Яг ингээд тань руу холбогдох нь зөв зүйл үү? Энэ тань руу үйлдэл хийх нь энэ харилцааны төлөө үйлдэл хийх нь зөв зүйл үү? Буруу зүйл үү гэд нэлээд бодоод бодголшрлоо тэгээд ингээд нэлээд эргэлцсэн байгаа юм байна. Тэгэхдээ яг хэсэг хугацааны дараа бол тань руу холбогдохоор байна. Одоохондоо бол энерги жоохон суул гарч ирж байна. Яг энэ харилцаандаа бууж өгсөн. Тэгээд ингээд аль болох ингээд одоо реалистик буюу ингээд бүх зүйлээ яг ингээд одоо сэтгэл мэдрэмжээр шиг тархиараа бодохыг амиг хичээж байгаа юм байна л да. За бид хоёрын харилцаа яг юу илээ? Ямар байлээ те? Яг бүтэх илүү гэдэг ч юм уу маш нэг тиймэрхүү байдалтай бол байна. Тэгээ хэсэг хугацааны дараа бол тань холбогдохоор байна. За тэгээд хизээ холбогдохоор байна гэвэл цаг хугацаа үздэг Oracle картаас асууя. Friday дахиад нэг өдөр авъя. За энэ дээр болохоор эхний өдөр нь болохоор Friday гэдэг өдөр бол гарч ирлээ. Тэгээ 6-гийн тоотой. Тэгэхээр 5 дахь өдөр юм уу? Эсвэл 6-гийн тоотой өдөр. Эсвэл 6 өдрийн дараа тань руу холбогдох боломжтой байна. За тэгээд нэмэлтээр бас ийм хүзэр авлаа. Тэгэхэд бол 12 өдрөөс хамгийн багадаа 12 өдрөөс хамгийн ихтэй 12-7 хоногийн дараа тань руу холбогдох боломжтой байна гэж бол хүзэр дээр бол гарч ирж байна. Тэгэхээр ер нь ойрын 3 сартаа бол тань руу бол холбогдох боломжтой байна. Тэгээд бас 5 дахь өдөр тань руу холбогдох боломжтой байна гэж бол хүзэр бол гаргаж ирлээ.
За гээд одоо дараагийн асуулт нь болохоор ер нь та хоёр ирээдүйд буцаад нийлэхээр байна уу гэж бол асууна. Одоо ингэж гарч ирж байна. Яг нэг үгээр хэлэхэд бол хоёр ирээдүйд бол буцаад нийлэхээргүй бол хөдөрдөр бол гарч ирж байна. Гэтэ тэр нь болохоор ингээд бие биендээ хайргуудээ биш. Ер нь бол хайртай байна. Ирээдүйд ч гэсэндээ ингээд сэтгэл нь ингээд одоо гэдэг хөрчихгүй ингээд бие биендээ хайртай байхаар бол хөдөрдөр бол гарч ирж байна л та. Гэтэ яагаад ч юм яг хосын хувьд яг ингээд бие биендээ зохицохгүй хэрэглээч маргалтчих гад яг ингээд тэ ойлголцохгүй яваад ах хандлагатай бол хөдөрдөр бол гарч ирж байна. Тэгээд ер нь нэлээд их хоёр одоо гэдэг нэг нь ч юм уу нэгнийг амар хардаад байгаа юм шигээр бол хөдөрдөр бол гарч ирж байна. Чи одоо тэ өөр хүмүүстэй уулзч учирсан уу? Чи миний араар тавьсан уу? Эсвэл өөр хүмүүсийг сонирхож гин үү гэдэг ч юм уу ингээд нэгнийг амар хардаад байх юм байна. За яагаад хардаад байна гэсэн чинь яг хоёрын аль нэг сайн хэлж мэдэхгүй ямар ч ясна нэг нь болохоор маш тийм эсрэг хүснүүдийнхээ хувьд тийм алдартай хүн байна л да. За магадгүй таныг харахад одоо юу гэдэг нь таны араас маш олон эрэгтэй хүмүүс гүйдэг ч юм уу. Тийм болоод ирэнгүүт нөгөө залуу нь болохоор чи энэ залуучуудтай одоо харьцдаг уу? Нэгийг сонирхож гин үү гэдэг ч юм уу. Нэг тийм хардталтай амир их яваад байгаа юм шигээр бол хөзөрдөр бол гарч ирж байна. Тэгээд яг хоо хоёрын харилцаанд бас ингээд шудраг бус гэх зүйлүүд амир их тохиолдсон байх боломжтой байна. Тэгээд тэрнээс болоод маш ингээд одоо юу гэдэг нь зүрх сэтгэлээ бас жоохон хаалттай хамгаалаад байна л да. Тэгээ энэ нь болохоор ер нь хоёуланд чинь л яг ийм мэдрэмж төрсөн гэж бол хөзөрдөр бол гарч ирж байна. Яг ингээд те та одоо магадгүй тэр хүнд жоохон хатуу муухай үг хэлсэн ч юм уу эсвэл нэг зүйлийг жоохон буруугаар ойлгоцсон ч юм уу те. Тэгээд тэрэн дээрээ ингээд нэг юм шийдвэр гаргацсан. Эсвэл тийм хүн байна гэж бодцсон. Эсвэргээрээ бас яг тийм болоод ер нь хоёуланд чинь бас ингээд энэ харилцаан шудраг бус байсан гэх зүйлүүд бодогдтiin байна. Тийм болохоор ингээд бас тий зүрх сэтгэлээ ингээ хамгаалсан байдалтай байгаад байна гэж бол хөзөрдөр бол гарч ирж байна. Тэгээд таны зүгээс болохоор одоо эмэгтэй эрчимтэй зүгээс болохоор ер нь ойрын 6 сартаа бол өөрийнхөө үн цэнийг маш их ойлгоно гэж бол хөзөрдөр бол гарч ирж байна. Би ч нэрээ ямар сайхан эмэгтэй хүн бэ гэдэг ч юм уу. Би ямар тий үнэхээр үн цэнтэй, үнэхээр сайн тий үнэхээр мундаг тийм хүн биш дээ гэж өөрийнхөө үн цэнийг амар сайн ойлгож ухаарч өөртөө маш ихтгэлтэй болж ирэхээр байна. Тэгээд энэ харилцаанаас яг гарч явж байхаар бол хөзөрдөр бол гарч ирж байна. Яг ингээд тий. За энэ харилцаа бол яг ингээд бүтэхгүй юм байна. Тий. Надад яг ээлтэй харилцаа биш байна. Надад илүү гоё шинэ ирээдүй байгаа гэсэн байдлаар одоо юу гэдэг шинэ эхлэл рүү явж байна. Яг энэ харилцаанаасаа move on хийж байна гэж бол хөзөрдөр бол гарч ирж байна. Тэгээд энэ хүндээ та жоохон хатуу хандах гадах болцоотой харагдаж байна. Энэ хүн магадгүй ирээдүйд тань руу ингээд үйлдэл хийгээд харилцааныхаа төлөө хичээл зүтгэл гаргангууд та жоохон ингээд өөрөөсөө түлхээд авахар бол хандлагатай байна. Ялангуяа энэ залуу бол яг ирээдүйд бол харилцааныхаа төлөө бол хичээл зүтгэл гаргана гэж хөзөрдөр бол гарч ирж байна. Түнгүү та ингээ үгүйсгээд үгүй гэж яг өөрөөсөө түлхэх гээд байна. Тэгэхээр ямар ч байсан асуултын хариулт нь болохоор та хоёр яг буцаж нийлэхгүй байхаар бол хөзөрдөр бол гарч ирж байна.
За тэгээ дараагийн асуулт нь болохоор энэ хүн танд юу гэж хэлхийг хүсэж байна гэд асууна. Манай барийн цалчиж. За нэг хүзрийг газар унжин шүү. Ямар хүзэр вэ? За хамгийн ихний карт нь болохоор I can't listen to your voice, it affects my soul гэнэ. Би чиний хоолойг сонсож чадахгүй нэ энэ миний одоо юу гэдгийг сүнс амар нөлөөлдгөө гэж бол танд бол хэлхийг хүсдэг юм байна. Энэ яг ямар утгатай вэ гэхээр ингээд ер нь таны тухай сонсохоор, таныг бодохоор, таны хоолойг чинь сонсохоор өөрт нь амар хэцүү байдаг. Өөрийнхөө зүрх сэтгэлд нь амар нөлөөлдгөө л гэсэн үг л дээ. Суу гэд арай сүнслэг үгэлтэй. Гэтэ яг энэ картын утга нь бол яг тиймэрдүү ингээд таны тухай бодоод таны одоо хоолойг чинь сонсонгууд ингээ өөрийнх нь зүрх сэтгэлд нь амар нөлөөлдгөө гэж бол танд бол хэлхийг хүсдэг юм байна. За дараах нь болохоор I think of you at night when the world is asleep and my mind is awake гэнэ. Хүн болгон ингээд унтчихт миний ингээд би чамайг бодож идэгөө гэж бол танд хэлхийг хүсдэг юм байна. За дараа нь болохоор I have karmic debts that need to be paid before I can come back to you гэд чам дээр буцаж очихын өмнө би ингээд те одоо кармик өрөө төлөх хэрэгтэй гэж бол танд бол хэлхийг хүсдэг. Энэ яг махчлан орчуулга яг юу гэсэн утгатай вэ гэхээр ингээд одоо өмнө нь ингээд одоо амьдралдаа хийжсэн муу зүйлүүдээ буцаж сайн болгочоод тань дээр одоо би буцаж очино гэсэн үг. За дараагийн нь болохоор I know that you may not feel for me as I feel for you гэх. Тэгэхээр өөрийгөө болохоор танд илүү их хайртай л гэж бол бодоод байд юм байна. Хойлынх нь би бинээ гэх сэтгэл мэдрэмж нь бол яг адилхан биш ээ гэж бол танд бол хэлхийг хүсдэг юм байна. Одоо энэ залуу нь болохоор одоо юу гэдэг таны бодож байгаа энэ хүн болохоор одоо өөрийнхөө танд илүү хайртай гэж бол боддөг юм байна. За дараагийн нь болохоор I can't be vulnerable with you. I rather hide in the darkness before I let you see inside me гэд. Би ингээд чамтай ерөөсөө нэг тийм өөрийнхөө одоо тэр суул таал дотроо байгаа тэр бүхтэй зүйлүүдээ ингээд хуваалцах чадахгүй байна. Тэхийн оронд би ингээд ганцаархнаа харанхууд нуугдах нь одоо юу гэдэг илүү дээр санагдчихэйна гэж бол хэлхийг хүсдэг юм байна. Тэгэхээр яг одоо өөрийнхөө туулж яваа дотроо бодогддог тэр зүйлүүд те тиймэрхүү зүйлүүдтэй танд ингээ ерөөсөө хуваалцах чаддгүй юм байна. За дараагийн нь болохоор I feel unbalanced and uneasy. I don't know what to do to fix it гэд би яг одоо маш балансаа алдсан хэцүү мэдрэмжтэй байна. Би яг ингээд яавал энэ зүйлээ ингээд засаж болохоо сайн мэдэхгүй байна гэж бол танд бол хэлхийг хүсдэг юм байна. За тэгээ хамгийн доотлын өдөр нь болохоор I try to run from this connection but my soul craves you гэд би энэ харилцаанаас ингээд зугатаад явахыг бол амар хичээсэн. Гэтэ ингээд миний зүрх сэтгэл чамайг хүсээд байна гэж бол танд бол хэлхийг хүсдэг юм байна. Тэгэхээр яалтчгүй танаас салаад явъя гэхээр таныг мартаж чаддгүй, таныг их боддог, танд амар хайртайгаа л танд бол амар хэлхийг хүсдэг юм байна. За ингээд нэгдүгээр бүлгийн уншлага дууслаа. За тэгээд хувийн уншлагыг авахыг хүсвэл Facebook болон Instagram-аар холбогдоорой. Би энэ видеоны доор оруулчихна. За тэгээд бас код авахыг хүсвэл холбогдоорой. Instagram болохоор таарав доор зураас хай. Тэгээ Facebook болохоор таарав хайр хөдрийн мэрэг гэдээ байгаа шүү. За баярлалаа. Тэгээ дараагийн мэрэгээрээ уулзцгаая. За сайн байцгаана уу? Мэрэгтэй давтай морил. За хамгийн эхлээд болохоор энергийн шалгалт хийгээд яг та зөв группээ сонгосон байна уу гэд энергийн шалгалт хийнэ. Та бодож байгаа X юм уу харилцаа холбоогүй хүнээ юу харилцаа холбоогүй хүнтэй харилцаагаа юу гэж бодож байна гэд асууж байгаа. За тэгэхэд бол ингэж гарч ирж байна. Ер нь та энэ хүнээс халаад жоохон удаж байгаа юм шигээр бол хүзэр дээр бол гарч ирж байна. Яг өчтөр те эсвэл
хэдэн оны өмнө салсан биш. Энэ салаад сар 2 сар 3 сар ер нь тэрнээс урт те салаад энэ удаж байгаа энерги бол ажиглагдаж байна. Та ерөнхийдөө бол дотроо шийдвэрээ хийцэн байна. Энэ хүн надад тохирсон хүн биш. Би энэ харилцаанаас гарч явах хэрэгтэй, move on хийх хэрэгтэй гээд яг шийдвэрээ хийцэн байна. Гэхдээ яг одоо тэр нь болох нь 90% та ч юм уу. Яг нэг 10% нь хаяадаа жоох ингээ буцаад идэх те тэр хүнээ бодоод эсвэл би зөв шийдвэр хийсэн болов уу, энэ хүн битээр бүтэх ч юм уу гэдэг ч юм уу. Нэг хүн эргэлцдэг те. Нэг тиймэрхүү зүйл баг зэрэг байна. Гэхдээ ерөнхийдөө бол яг 90% нь авч үзэхэд аль хэдийн шийдвэр хийчихжээ. Та тэгээ энэ хүнтэй ингээ харилцаатай байгаад цаашдаа ингээд байх үедээ ч юм уу. Тэг эсвэл харилцаа дуусгах өмнө ч юм уу. Ер нь өөрийгөө маш тийм үн цэнгүүгээр мэдэрдэг байсан юм шигээр бол хүзүрдээр бол гарч ирж байна. Энэ хүнээс болоод тий энэ хүн таны үн цэнийг ойлгохгүй, тантай жоохон одоо юу гэдэг муухай харцдаг гэдэг ч юм уу. Ингээд ер нь харилцааны байдал нь таныг ингээ өөртөө итгэх итгэлээ алдсан юм шиг, үн цэнгүү хүн шиг жоохон мэдрүүлдэг болоод байсан гэж бол хүзүрдээр бол гарч ирж байна. Тэгээ дээрэс нь хоёр ерөөсөө сүүл рүүгээ жоохон бие бинийгаа ойлголцохоо болцсон байсан гэж бол хүзүрдээр бол гарч ирж байна. Юм л бол муудалцдаг, юм л бол ерөөсөө бие биентэйгээ ингээд ойлголцож чаддгүй, санаа нийлж чаддгүй болцсон байсан гэж бол та боддtiin байна. Тэгээ та ер нь бол ингээд энэ хүнээс move on хийж байгаадаа бас амар баяртай байгаа юм байна. Бүр ингээд догтлолтой байгаа гэж бол гарч ирж байна те. Тэгээ за ашгүй би энэс саллаа. За одоо дараа миний амьдрал юу ирэх вэ? Дараагийнхаа амьдралынхаа ирээдүйн зүйлс маш их догтлсон баяртай байгаа гэж бол өдөр дээр гарч ирж байна. Яагад бол та энэ хүнээс болоо нэлээд их шархалсан юм шигээр бол өдөр дээр бол гарч ирж байна. Ингээд 10 сэлмийн зоогтой тэгээ бүр ингээд цусан нуурсаж байгаа зураг баад. Тэгэхээр яг иймэрхүү байдалтай байсан яг салах үедээ гэж бол гарч ирж байна. Тийм болохоор та одоо энэ хүнээс салаад бүр ингээ move on хийгээд те дараагийнхаа одоо амьдралынхаа зүйлүүдтэй ингээд танилцаад ингээд амьдралаа амьдраад явна гэдэгтээ бүр ингээд баярлсан байгаа, догдолж байгаа гэж бол хүзэр дээр бол гарч ирлээ. За хэрвээ энэ хэсэг таарсан бол та зөв группээ сонгосон байна гэсэн үг шүү. За тэгээд дараагийн асуултаа асууя. За таны бодож буй одоо 2 дугаар бүлгийн бодож буй X юм уу харилцаа холбоогүй хүн нь 2 дугаар бүлгийн хүнтэй харилцаагаа юу гэж бодож байна вэ гэж асууя. За ер нь хоёрын энерги бол ойролцоо бол байна. Тэгэхээр таны бодож байгаа одоо X юм харилцаа холбоогүй болсон байгаа хүн тантай харилцаагаа яг юу гэж бодоод байна гэсэн чинь ингэж гарч ирж байна. Ерөнхийдөө бол бас маш их эргэлздэг байсан юм шигээр бол гарч ирж байна. За энэ хүнтэй тий 2 дугаар бүлгийг сонгосон хүнтэй би ингээ харилцаагаа өргөжлүүлсэн зүг үү? Бид хоёрыг таарч тохирох хүмүүс мөн үү? Энэ харилцааг дуусгах хэрэгтэй юу гэдэг ч юм маш их эргэлздэг байсан байна. Тэгээ ерөнхийдөө бол хоёрыг бол яг ингээд харилцаан тэр чигтээ дууссан. Одоо бараг буцаж нийлэхгүй байх таа гэж бол боддtiin байна. Гэтэ хамгийн сонирхолтой нь таныг болохоор энэ хүн юу гэж хардаг вэ гэхээр маш тийм харизма өндөртэй, өөртөө итгэлтэй, маш тийм одоо юу гэдэг тачаангуй гэдэг ч юм уу тийм таныг маш гоё нүдээр бол хардсан байна. Тэгээд одоогоор болохоор энэ хүн одоо өөрийнхөө санхүү, мөнгө, ажил төрөл, карьер гэдэг ч юм уу энэ зүйлүүдтэй маш их анхаарал явж байна гэж бол хүзүрдээр бол гарч ирж байна. Тэгээд яг хуу тантайгаа бол яг харилцаа бол тэр чигтээ дууссан. Тэгээд энэ харилцаа үргэлжлэхгүй байх гэсэн л яг бодолтой яваад байгаа юм байна. Тэгээд ер нь тантай харилцаанд бол итгэл нь нэлээд алдарсан байна. Ер нь бит хоёр угаасаа бүтэхгүй гэд яг баттай бодоод явж гин.
Тэгээд ерөнхийдөө бол хоёрыг бол маш тийм одоо юу гэдэг одоо гаццсан байгаа, зогсон болцсон байгаа л гэж бол бодож байгаа юм байна. Тэгэхээр ерөнхийдөө ингээд базаад хэлэхэд бол ер нь л бит хоёр ингээд тэр жигтэй салцсан. Тэгээ буцаж нийлэхгүй байна л гэж бол бодож байгаа юм байна. Гэтэ бол таныг маш тийм дээгүүр үнэлж бол харж бол бодсон байна дотроо л. За тэгээд дараагийн асуулт нь болохоор энэ хүний таныг сэтгэл мэдрэмж ямар байна вэ? Энэ хоёр хойлоо гарч ирлээ. Хоёр үзээр унж ирсэн болохоор ингээд тавьчих. За маш сонирхолтой зүйл бол гарч ирж байна. Яг өмнө хэлсэнчлэн ингээд бодол дээрээ ингэж бодоод байгаа гэсэн шүү дээ. За бид хоёрын харилцаагаа тэр жигтэй дууссан, буцаж нийлэхгүй байх таа гэд. Тэгсэн чинь сэтгэл мэдрэмжийг харсан чинь эсэргээрээ таныг амар хүлээдэг юм шиг бол хөзөрдөр бол гарч ирж байна. Тэгэхэд бол бид хоёрт ингээд ирээдүйд ямар нэгэн шинэ боломж гарч ирэх бэлгүй дээ те. Бид хоёр буцаж нийлжээсэй. Бид хоёрт ямар нэгэн шанс олдчихаасай гэдэг ч юм уу маш тэгэж одоо битүүхэн дотроо бодож мөрөөдөж таныг амар хүлээж байдгаа гэж бол хөзөрдөр бол гарч ирж байна. Яг одоогор болохоор энэ хүн маш завгүй байгаа юм байна. Ажил төрөөл одоо тий карьер гэдэг ч юм уу тэрэндээ бүх энерги яг зарцуулаад явж байгаа юм байна. Тэгээ маш завгүй байгаа юм байна. Яг одоо л ингээд өөрийнхөө хийх ёстой зүйлүүдээ хийгээ тэрэн дээрээ нэмээд одоо магадгүй өөр зүйл эхлүүлсэн байгаа ч юм уу. Ер нь яг ингээд ажил төрлийн хувьд ч юм маш завгүй байгаа гэж бол өдөрдөр бол гарч ирж байна. Гэтэ сэтгэл зүрх дотор бол таныг ерөөсөө тавьж явуулаагүй байна. Яг тэгээ таныг ерөөсөө мартаагүй байна. Тэгээ яагаад мартаагүй байна вэ гэсэн чинь өмнө нь болохоор тантай харилцаатай байх үедээ тантай гэр бүл болохыг боддог байсан, хүсдэг байсан, ер нь төлөвлөдөг байсан юм шиг бол өдөрдөр бол гарч ирж байна. За яг би энэ хүнтэй л суундаа, энэ хүнтэй л гэр бүл болно доо гэж бол уг нь бол боддог байсан юм байна. Тэгээд хоёр салцсан. Тэгээд энэ бодол, энэ хүсэл тэмүүлэл нь ингээд одоо хүртэл өөртөө байгаад байдаг. Тийм болохоор таныг мартаж чаддгүй, энэ харилцаанаас явж чаддаггүй гэж бол хөзөрдөр бол гарч ирж байна. Тэгээд таныг одоо хүртэл амар их бодож явд юм байна. Амар их бодоол энэ хүн юу гэж явж байгаа бол, яаж байгаа бол гэдэг ч юм уу. Таныг маш их бодож сониужилж явдгаа гэж бол хөдөртөр бол гарч ирж байна. Тэгээд яг гоо ингээд яг хосын хувьд бол хоёрыг жоохон цогцол муутай ер нь ингээд таарч нийлэхэд яг цогцооргүй хүмүүс гэж бол боддсон байна л та. Гэтэл ингээд хүсэл нь болохоор таныг л ингээд тэг хүсээд байдаг. Энэ хүнтэй л гэр бүл болчих юмсан гэж бол мөрөөддөг юм шиг бол гарч ирж байна. Тэгээд таныг болохоор маш тийм одоо юу гэдэг сайхан сэтгэлтэй, үнэхээр халамжтай тийм эмгтээлэг маш тийм гоё эмгтэй гэдэг нүдээр бол таныг бол хардсан байна. Тэгээд энэ хүн хамгийн гол нь жоохон ингээ хувь заяа ч юм уу те амьдралын нөлөөллийг л амар хүлээгээд юм байна. Таныг хүлээхээс бас нэмээд тэрнийг юу гэсэн үг вэ гэхээр магадгүй ингээ санаандгүй явж байгаад энэ хүнтэй таарлцчихаасай. Санаандгүй байж байгаа бид хоёр буцаад те харилцаа холбоотой болчоосай гэж бас жоохон бодож явд юм байна. Эсвэл магадгүй те санаандгүй байдлаар нэг компанид ажилладаг болчоосай гэдэг ч юм уу те. Ер нь нэг тийм хувь тавилан байдаг ш. Тэр нь ингээд санаандгүй байдлаар бид хоёр буцаад харилцаа холбоотой болчоосай гэж амар их бодож явдаг юм шигээр бол хөзөрдөр бол гарч ирж байна. За тэгээд миний дараагийн асуулт нь болохоор за таны бодож байгаа энэ хүн тань руу орой ирээдүйд холбогдохоор байна уу? Холбогдохоор байвал хизээ вэ гэд асууя.
За энэ хоёр өдөр хоёлаа зэрэг гарч ирлээ. За ингээд үзэхэд бол ойрын ирээдүйд ер нь бол тань руу холбогдохоор байна гэж бол үзэр дээр бол гарч ирж байна. Гэтэ яг ингэж юу яаж холбогдохгүй юм байна. Яг энэ хүний хүслээр л бол болох юм байна. Та хоёр санаандгүй байж байгаа буцаа холбоотой болох боломжтой юм шиг байна. Гэтэ тэр нь цаагаараа санаатайгаар. Тэр нь юу гэсэн үг вэ гэхээр одоо ямар жишээ байж болох вэ гэхээр одоо нөгөө Telegram ч юм уу нэг мессеж апп нэнгүүд ингээд тэрнтэй адилхан одоо юу дугаартай хүмүүс рүү ингээд мессеж ирдэ шүү дээ. Таны энэ найз чинь ингээд шинэ аккаунт нээсэн байна. Та хай гэж бичээрэй гэж нэг тийм гарч ирдэ шүү дээ. Нэг тиймэрхүү байдлаар зориуд одоо юу гэдгийг санаандгүй юм шигээр тантай холбоотой болцсон юм шигээр ингэж цаагаараа тань руу холбогдно гэж бол хөзөрдөр бол гарч ирж байна. Тэгэхээр энэ бичлэгийг маш олон хүмүүс одоо юу гэдэг олон хүмүүс үзэх болохоор одоо яг өөрсдийнхөө кейсэндээ тааруулаад бол бодоорой. Гэхдээ ямар ч байсан та хоёр бол ирээдүйд буцаад холбоотой болно гэж бол хөзөрдөр бол гарч ирж байна. За тэгээд холбоотой болохоор болсон чи хизээ гэд Oracle цаг хугацаа үздэг Oracle картаас асууя. За сайн хэлье. Хөх ямар сони юм бэ? Сайн уг нь би амар сайн хэлсэн доо. Яг нэгдүгээр бүлэг дээр Friday гэж гарч ирсэн баг. Тэсэн дахиад Friday гэж гарч явах юм. За би дахиад Wednesday гэнэ. За дахиад нэг нэмэлт карт авчаа. Тэгээд болёо. Нилээ ойрын ирээдүйд холбогдохоор байна шүү дээ. За энэ дээр болохоор Friday, энэ дээр болох Wednesday. Тэгээд хамгийн сүүлд нь болохоор 3 өдрөөс 3-7 хоног гэдэг хөзөр бол гарч ирлээ. Тэгэхээр ойрын 1 сартаа бол тань руу холбогдох юм байна. Хамгийн дээдлэлт бол 3-7 хоногийн дотор бол тань руу холбогдохоор байна гэж бол хөзөр дээр бол гарч ирж байна. Тэгээд энэ нь тун удахгүй бол тань руу холбогдох юм байна. За тэгээд дараагийн асуулт нь болохоор таны бодож байгаа хүн, таны нэг юм харилцаа холбоогүй хүн танд юу гэж хэлхийг хүсэж байна гэж асууя. За минь бодлын хөлбөр бол гарч ирж байна. За тэгэхэд бол ингэж гарч ирж байна. Хамгийн эхлээд болохоор I feel abandoned by you and it's triggering my childhood traumas гэд би чамд нэг тийм хаягдсан юм шиг санагдаж байна. Тэгээ энэ болохоор миний ингээ багтаа авч исэн траумаг сэтрээгээд байна гэж бол танд бол хэлхийг хүсдэг юм байна. Тэгэхээр яагаад ч юм одоо юу гэдэг та энэ хүнийг хайсан байж болцсохгүй бол харагдаж байна. Тэгээд энэ байдал нь өөрт нь амар хүн цохилтол болж байгаа юм шиг бол гарч ирж байна. За дараа нь болохоор I have lost all control of my life. I keep messing up гэд би амьдралынхаа бүх контролтыг алдсан юм шиг санагдаж байна. Би ингээ байнга одоо тий буруу зүйлүүд хийгээд ах юм аа эсвэл ингээ бүтлгүүдэд ах юм аа гэж бол танаас хэлхийг хүсдэг юм байна. За дараа нь болохоор I feel cold and detached from this connection. I can feel emotions right now гэх би ингээд энэ харилцаандаас маш тийм хүйтэн мэдрэмжийг мэдэрч байна. Би ингээд тий одоо бүр сэтгэл мэдрэмж мэдрэхгүй байна. Юу ч мэдрэхгүй байна гэж бол танд бол хэлхийг хүсдэг юм байна. За дараа нь болохоор I'm
Finally seeing my worth yet I still feel unworthy of your love гэд би одоо л өөрийнхөө үн цэнийг ингээ мэдрээд явж байна. Гэтэ яагаад ч би чиний хайрыг эртэх одоо хүртэх ирэхгүй юм шиг надад санагдаж байна гэж бол танд бол хэлхийг хүсдэг юм байна. За дараа нь болохоор I knew I was losing you but I didn't do anything to fight for you гэд би чамайг алдаж байгаагаа мэдэж байсан. Гэтэ би ингээд чамайг алдахгүй байхын тулд штэ ингээд ерөөсөө хичээгээгүй гэж бол танд бол хэлхийг хүсдэг юм байна. За дараа нь болохоор I have things going on in my life that require my full attention гэд миний амьдралд яг миний ингээд 100% төлөрөх гэтээ анхаарлыг ингээд хандуулах ёстой зүйлүүд амирх байгаа. Тэгж бол хэлэх. Тийм болохоор одоо үгүй би чамд анхаарал хандуулж чадахгүй нэ л гэдэг зүйлийг хэлхийг хүсэж байгаа юм байна л да. За тэгээд хамгийн доор нь хөдрийн доорх ийм хөдөр гарч ирсэн. I think of you at night when the world is asleep and my mind is awake гэд хүн болгон унтчихад би чамайг бодож байдгаа гэж бол танд бол хэлхийг хүсдэг юм байна. За тэгээд одоо болохоор дараагийн асуулт нь болохоор хамгийн сүүлийн асуулт байгаа. За хамгийн сүүлийн асуулт нь болохоор та энэ бодож байгаа хүнтэйгээ буцаад нийлэхээр байна уу гэж бол асуух байгаа. За маш сайн. Үзээ хулаад байна. За 2 дугаар бүлгийг сонгосон хүмүүсийн буцааж нийлэхээр байна уу? За хоёр ирээдүйд буцаж нийлэхээр байна уу гэж асуухад бол яг нэг үгээр хэлэхэд бол үгүй гэж бол үзэр дээр бол гарч ирж байна. Ер нь энэ харилцааны тухай маш их зүйлийг ойлгоно гэж бол үзэр дээр бол гарч ирж байна. Ялангуяа таны талаас болохоор энэ хүн яг ингээд итгээд тий энэ харилцаанд байгаад ингээ явхад бол дими хүн юм байна. Яг тэгэж одоо гэдэг урт хугацааны харилцаанд тохирох тийм эрэгтэй хүн биш байна. Эсвэл урт хугацааны харилцаанд яг ингээ намайг энэ харилцааг аваад явах чадвартай тийм эр хүн биш байна гэдэг тоол амир ойлгоно гэж бол үзүүрээр бол гарч ирж байна. Тэгээ ерөнхийдөө бол та орой ирээдүйд ер нь таны энерги за орой ирээдүйд гэж ер нь 6 сарын дараагаас ер нь эхлээд та бүр ингээд энерги чи маш их өсгөр байна. За 3-аас 6 сарын дараагаас гэж бол гарч ирж байна. Та бүр ингээд амар өөртөө ихтэй болно, улам үзэсгэлэнтэй болно тий. Одоо эсвэл улам царайлаг болно гэдэг ч юм уу. Ингээ маш өөрийнхөө үн цэнийг ойлгоод, бүр улам сайн ойлгоод ингээ бүр соронд шиг тийм болохоор байна. Тэгээд та бас энэ харилцаа дуусгацсны ингээд очид амар тийм төвчээртэй тийм болж ирэхээр байна гэж бол хөдөртөр бол гарч ирж байна. Тэгэд ерөөдөө яг буцаж нийлээ гэсэн ч гэсэндээ угаасаа нийлэхгүй байна. Яаж ч хоёр хичээгээд нийлэхгүй гэж бол хөдөртөр бол гарч ирж байна. Угаасаа цаанаасаа хоёр бүтэхгүй байгаа юм шиг санагдана гэж бол хөдөртөр бол гарч ирлээ. Яг ингээд энэ хүн тантай холбогдсноор ингэснээр те яг хоёрын харилцаанд тийм өсөж дэвжилттэй байгаа зүйл бол байхгүй байна гэж бол өдөртөр бол гарч ирж байна. Тэгээд ерөнхийдөө бол яг гээд хоёулаа маш тийм түргэн шуурхай одоо үгүй ингээд гинт уурандаа түргэн шийдвэр гаргадаг ч юм уу иймэрхүү үйлдэлүүд амар их хийхээр байна гэж бол өдөртөр бол гарч ирж байна. Тэгэхээр ямар ч гэсэн ирээдүйд бол яг буцаж нийлэхгүй байхаар бол өдөртөр бол гарч ирлээ. За ингээм эрэнд баслаа шүү. Баярлалаа. Тэгээд хувийн уншлага авахыг хүсвэл Facebook болон Instagram-аар холбогдоорой. Instagram нь болохоор taro_hayr,
Facebook нь болохоор та руу хойр хүзрийн мэрэг гэдээ байгаа шүү. Тэгээ код авахыг хүсвэл бас холбогдоорой. За ингээд баярлалаа. Дараагийн мэрэгээрээ уулзцгаая. За сайн байцгаана уу? Ингээд мэрэгтэй давтай мөрөлнө үү? За тэгээд хамгийн эхлэнд болохоор энергийн шалгалт хийж байгаа. Тэгээд зөв группээ сонгосон байна уу гэд шалгахаар байгаа. Тэгээд яг би юу ч асуусан бэ гэхээр та одоо бодож буй X юм уу харилцаа холбоогүй байгаа хүнтэй харилцаагаа юу гэж бодож байна гэд би үзлээ. Тэгэхэд бол ингэж гарч ирж байна. Та бол энэ хүнтэй буцаад харилцаа холбоотой болохыг амар хүсэж байна гэж бол хүзэр дээр бол гарч ирж байна ингээд бараг өдөр болгон шахамтэй энэ хүнлээ амар холбогдмоор байгаа гэж бол гарч ирж байна гэдэг. Би энэ хүнлүүл холбогдохгүй болохгүй байна гэлтэй ингээд дотроос ч хүсэл гарч ирдэг ч юм уу. Нэг иймэрхүү байгаа байдалтай байгаа юм байна. Тэгээд хамгийн гол нь ягаад та бас төрүүлж холбогдохгүй ингээд жоохон хойшоо суугаад байна гэхээр хэрвээ та ингээд төрүүлээд холбогдчих юм бол одоо юу гэдэг нь та хоёр буцаад харилцаагүй болчвол яана гэж бол жоохон айгаад байгаа гэж бол гарч ирж байна. Хэрвээ би одоо юу гэдэг нь X рүүгээ өөрөө төрүүлээд холбогдчихвол ингээд битээ буцаад харилцаатай одоо юу гэдэг нь ингээд болохоо болчвол яана гэж бол бодоод байгаа юм байна. Яагаад тэгж яагаад вэ гэхээр магадгүй таас энэ хүнийг ингээд яг тань руу ирүүлээд бас нааштай харин өгөхгүйг сайн мэдэхгүй байгаа гэж бол бодоод байгаа юм байна л да. Яагаад гэвэл та энэ хүнийг амар тийм эго өндөртэй хүн гэж бол боддсон байна. Яг хөө сэтгэл зүрхний хувьд бол та энэ хүнийг танд хайртай гэдгийг бол амар мэддэм байна. Гэхдээ амар эго өндөртэй хүн гэж бол бодож явдсан байна. Тэгэхээр яг юу гэсэн үг вэ гэхээр за миний бодож байгаа X харилцаа холбоогүй хүн бол амар эго өндөртэй амар бардан зантай хүн. Гэтэ яг хөө энэ надад хайртай гэдгийг би мэднэ. Тэгэд би энэ хүн рүү холбогдмоор байна. Даанч холбогдчихвол энэ бараг ингээд жоох ихцэн гаргаад эсвэл ингээд бардан зан хөдлөөд яг над руу бас ингээд зүрх сэтгэлээрээ бас ингээд хилээд ингээд цаашаа явахгүй байх та гэдгээс л айгаад байгаа гэсэн үг. Нэг үгээр одоо хэлэнгүүт одоо жишээ нь та энэ хүн рүү би ингээд чамайг амар сансан хойлоо ярилцъя гэж амар ингээд зүрх сэтгэлээсээ ингээд бичээд холбогдсон чинь нөгөө хүн жоохон бардан зан гаргаад тийм үү би амар ажилдаа завгүй байна дараа ирье гэдэг ч юм уу. Нэг иймэрхүү одоо байдлаас та жоохон айгаад байгаа л гэж бол хөдөлтөр бол гарч ирж байна. Маш тийм одоо юу гэдэг нь тодорхой мессеж бол гарч ирлээ юм ерөнхийн уншлах дээр. Тэр нь амар тийм surprising одоо тийм сонирхол байлаа. Яагаад л юм ерөнхийн уншлах дээр ийм тодорхой бүр яг ийм детальны мессеж нэг их гарч ирдэг байхгүй. За анх удаа бараг ингэж гарч ирлээ. Тэгэхээр би бас амар гайхаж байна. За тэгээд хэрвээ одоо энэ таарах юм бол та зөв группээ сонгосон байна гэсэн үг шүү. За тэгээд яг энэ карта ашиглаж дараагийн асуулт болохоор та энэ бодож одоо таны энэ бодож буй X юм уу харилцаа холбоогүй хүн нь тантай харилцаагаа юу гэж бодож байна гэд би асуунаа. За сайн болохгүй. Тэгэхээр за яалтчгүй энэ хүн бол танд маш хайртай хүн байна. Яалтчгүй. Тэр нь бол тав тодорхой гарч ирж байна. Яагаад гэвэл ингээд харилцааг юу гэж бодож байна гэд асуухад бол яг зүрх сэтгэл тэр мэдрэмж нь яг уу яг ингээд
гарч ирдэг ч гэсэндээ яг ингээ харилцаагаа бодох бодол нь илүү одоо логикоор боддог бодлууд нь одоо илүү хүзртээр бол гарч ирдэг байхгүй. Тэгсэн чинь л шууд ингээл энэ хүний таныг сэтгэл мэдрэмж маш хүчтэй бол орж ирж гин. Тэр яалтчгүй таны бодож байгаа нэг гэсэн юм харилцаа холбоогүй хүн танд бол маш сэтгэлтэй, танд амар хайртай гэж бол хүзртээр бол гарч ирж байна. Тэгээ таныг одоо маш ихээр санаж байна гэж бол хүзртээр бол гарч ирж байна. Тантай өнгөрүүлсэн дурсамжуудаа маш их бодож байгаа юм шигээр бол хүзртээр бол гарч ирж байна. Энэ одоо ингээ нэг хүн ингээ хөвтөж байгаа. Тэгээ энэ дээр болохоор ингээд хоёр хосоогоод энэ зураглал болохоор ингээд дурсамж нь авахгүй ингээд энэ хүний одоо бодож байгаа дурсамжийг хүзрөөр амар ингэж гой зураглаж одоо гаргаж ирсэн. Тэгэхээр ингээд тантай өнгөрүүлсэн дурсамжуудаа маш их бодож байгаа. Тантай ингээд ойлголцоод учраа олоод буцаад нийлхийг амар хүсэж байна гэж бол хүзртээр бол гарч ирж байна. Тэгээд хоёрын харилцааг бол ерөөсөө дуусаагүй гэж бол бодож байгаа юм байна. Яг ингээд дуусаагүй үлдээсэн юмнууд байгаа гэж бодож байгаа. Гэхдээ нэг зүйл нь юу вэ гэхээр хоёрыг жоох ирээдүйгүй байхаа гэж бол бодоод байгаа юм байна. Яг хуу би одоо юу гэдэг энэ хүний талаас одоо би ингээ ярил юм байгаа байхгүй юу? Би одоо юу гэдэг 3 дахь бүлгийг сонгосон хүн маш их хайртай. Би энэ хүнийг маш их санаж байна. Гэхдээ бит хоёрын харилцаа ирээдүйгүй байхаа гэж бол бодоод байгаа юм байна. Яг ингээ логикороо бодохоор хоёрын харилцаа ингээ урт удаан явахгүй юм шиг өөрт нь бол санагддсан байна. Тэгээд яг энэ хосын харилцаагаа ингээ тавьж явуулахыг бас амар хүсдэг. Одоо юу гэдэг хичээдэг гэж бол гарч ирж байна. Ингээд энэ харилцаа болж бүтэхгүй юм чинь би бас ингээд энийг зүрхэндээ ингээд хадгалаад нандингаа явах шаардлага байхгүй бидтэй гэдэг ч юм уу. Бас хаяадаа тэгж боддог байх тал бол харагдаж байна. Тэгээ яалтчгүй таныг бол одоо маш их санаад байж байгаа. Тантай ингээд буцаад ойлголцохыг амар хүсэж байна гэж бол хүзртээр бол гарч ирж байна. За миний бодлоор 3 дугаар бүлгийг нэг их хүмүүс сонгохгүй юм шигээр бол хүзртээр бол би яг тэгж бодож байна. Яагаад вэ гэхээр маш тийм детальны мессежүүд амирх гарч ирээд байна л да. Тэгэхээр энэ нь бас нөгөө талаараа юу гэсэн үг вэ гэхээр одоо жишээний ямар нэгэн бүлгийг ингээд амар бага хүмүүс сонговол одоо тэр тусмаа тэр мэрэгэн илүү одоо юу гэдэг нь илүү детальны болж ирдэг гэх юм уу. Зүгээр нөгөө миний зүгээр гайхаад байгаа зүйл нь яа тийм детальны гарч ирээд байгаа юм болоо гэж бол бодож байна. Тэгэхээр энэ зүгээр таамаглал шүү. За тэгээ дараагийн асуулт нь болохоор таны гих сэтгэл мэдрэмж ямар байна вэ? За дараагийн асуултыг үзээд хэрэггүй байх дүү. Ямар ч байсан үзэн гээд хэлсэн болохоор үзчихье. Яг л нөгөө өмнөх асуултанд дээр маш тодорхой гарч ирсэн юм чинь тий. За тэгээд ямар ч байсан таны гих сэтгэл мэдрэмж нь ямар байна вэ гэхэд бол ингэж гарч ирж байна. Та энэ хүнд болохоор маш тийм итгэл найдварна гэж бол хүзртээр бол гарч ирж байна л да. Ингээд одон гэдэг юм шиг ингээд гэрэл цацруулсан тийм итгэл найдвар өгдөг тийм хүн гэж бол хүзртээр бол гарч ирж байна. Гэтэ ингээд тантай тийм аль бие усны харилцаа болоогүй дээ, гэр бүлийн харилцаа болж чадаагүй дээ, маш их шархалж явдгаа гэж бол хүзртээр бол гарч ирж байна. Ингээд уг нь бол хүсэл нь болохоор тантай гэр бүл болохыг амар хүсдэг байсан юм шигээр бол хүзртээр бол гарч ирж байна. Тэгээд тэр нь бүтээгүүд нь маш их шархалж явдсан байна. Тэгээд ерөнхийдөө бол яг л одоо юу гэдэг одоо тантай харилцаагаа маш логикоор те толгоогоороо ингээд зөв бодоод сэтгэл мэдрэмжээ ингээд авч хаяад ингээ үзэхтэй ер нь бит хоёрын харилцаа ирээдүггүй дээ гэж бол энэ хүн амирх тэгж бодож явдсан байна. Тэгээд тэгсээр хагаад
одоо тэндээ жоохон итгэцэн байгаа юм шигээр бол үзэр дээр бол гарч ирж байна. Энэ харилцаанд би одоо яаж хичээл зүтгэл гаргасан ч вэ бид хоёрын харилцаа ирээдүйд ингээд гэр бүлийн харилцаа болохгүй гэд боддсон байна. Тэгээ тэрэндээ ингээм амар тийм итгэцэн яваад байгаа гэж бол үзэр дээр бол гарч ирлээ. Тэгтээ таныг маш тийм гоёор сайхнаар боддсон юм байна. За тэгээ дараагийн асуулт нь болохоор энэ хүн одоо таны бодож байгаа энэ X юм харилцаа холбоогүй болсон байгаа хүн ойрын ирээдүйд тань руу холбогдохоор байна уу гэж бол асуухаар байгаа. За яг тань руу холбогдохоор байна уу гэхэд бол тийм ээ гэж бол үзэр дээр бол гарч ирж байна. Яг одоогийн энерги нь болохоор яг ингээд шийдвэр хийгээгүй байна л да. За холбогдох уу байх уу гэдэг ч юм уу. Ер нь бүх юмсыг амар ингээд айдсан, ингээд бодлогошлсон нэг тиймэрхүү байдалтай байна гэж бол үзэр дээр бол гарч ирж байна. Тэгээд ер нь цаг хугацаа явсны хэрээр бол тань руу холбогдохоор байна. Тэгээд яг яаж холбогдох вэ гэсэн чинь маш тийм романтик байдлаар холбогдно гинэ. Тэр нь юу гэсэн үг вэ гэхээр өө сайн уу, чи сайн уу, одоо юу гэдэг юу хийж гин, би чамаа маш их сансан, чамаа мартаж чадахгүй байна гэдэг ч юм уу. Нэг тийм одоо юу гэдэг зүгээр л нэг танд мэдж байгаа биш, маш тийм романтик байдлаар эсвэл зүрх сэтгэлээ, бодол мэдрэмжээ илэрхийлсэн байдлаар тань руу бол холбогдно гэж бол өдөр дээр бол гарч ирлээ. За хизээгээд цаг хугацаа үздэг Oracle картаас асууя. Хизээ тантай холбогдохоор байна. За шууд нэг хүзэр унаж гарч ирлээ. Тэгсэн чинь ийм хүзэр гарч ирлээ. 9-7 хоногийн дотроо гэж бол хүзэр дээр бол гарч ирж байна. Тэгэхээр хамгийн урттай 9-7 хоног. Тэгэхээр ер нь хамгийн урттай 2 сар хагас гэсэн үг. Тийм 2 сар хагасын дараа гэдэг нь хамгийн урт хугацаа. Тэгээ хамгийн ойрын хугацаа нь болохоор 9 хоногийн. Тэгэхээр 9 хоногоос 9-7 хоногийн дотор бол тань руу холбогдох боломжтой байна гэж бол хүзэр бол гаргаж ирлээ. За тэгээд дараагийн асуулт нь болохоор таны энэ бодож байгаа хүн танд юу гэж хэлхийг хүсэж байна вэ гэж би асууя. За хамгийн эхлээд болохоор my focus is on my life. I can't be bothered to worry about you гэд. Яг одоогоор миний бүх фокус бол миний амьдрал байна. Би ингээд чамайг санаа зовох тий чамд ингээд санаа тавих тийм зүйл одоо юу гэдэг яг миний фокус биш байна л гэж бол танд бол хэлхийг хүсэж байгаа юм. Тэгэхээр одоогоор маш ажил төрөл мөнгө санхүүдээр маш анхаарал явж байгаа юм шигээр үзэр дээр бол гарч ирж байна. За тэгээ дараагийнх нь болохоор I need to free myself from fear and doubt. I'm a cage bird. Би өөрийгөө айдас болон ингээд санаа зовнилоос өөрийгөө чөлөөлөх хэрэгтэй байна. Би ингээд ийм торонд байгаа шувуу шиг надад санагдаж байна гэж бол танд бол хэлхийг хүсдэг юм байна. За дараа нь болохоор I feel overwhelmed. I'm drowning in my own thoughts гэд. Надад амар тийм
одоо хэцүү сэтгэл мэдрэмж мэдрэгдэж байна. Би өөрийнхөө бодол мэдрэмжэндээ ингээд живж байна гэж бол танд бол хэлхийг хүсдэг юм байна. За дараагийнх нь болохоор this connection bores me to death. I need something more exciting гэдэг. Энэ харилцаа намайг ингээд бүр амар уйдааж байна. Би ингээд маш тийм сонирхолтой тий сэтгэл хөдлөсөн зүйл хүсэж байна гэж бол танд бол хэлхийг хүсдэг юм байна. За энэ нь болохоор нөгөө талаараа бас юу гэж хэлж ийн вэ гэхээр хоёрын нөгөө харилцаа ингээд одоо юу гэдэг нь дууссан эсвэл ингээд харилцаа холбоогүй байгаа штэ. Дөнгөж тийм үед одоо юу гэдэг ингээд одоо юу гэдэг харилцаа холбоогүй байгаа нь өөрт нь амар уйтгартай байгаа л гэсэн үг байхгүй. Тантай буцаж холбоотой болж буцаж тэр одоо баяр хөөргийг авахыг хүсэж байна. Эсвэл тэр их догтлыг авахыг хүсэж байгаа бас одоо юу гэдэг тайлбарлагдаж болно яг ийм нөхцөл байдалд. За дараа нь болохоор I pushed you away because I don't want the responsibility гэнэ. Ингээд би хариуцлага авахыг хүсээгүй болохоор би чамайг өөрөөсөө түлхсэн гэж бол танд бол хэлхийг хүсдэг юм байна. Тэгэхээр хариуцлага гэхээр одоо юу гэсэн үг вэ гэхээр яг ингээд танд тохирсон тэр хүн байхыг хүсээд тий тантай хамт харилцаатай байвал танд одоо бэлэг сэтэл авч өгч таныг тэтгэж танд тусалж нэмэр болохыг хүсдэг байж болохоор бол харагдаж байна. Тэгээд тийм байж чадахгүй тийм одоо юу гэдэг байж хариуцлага үүрч чадахгүй байгаа болохоор таныг өөрөөсөө түлхсэн гэж бол танд бол хэлхийг хүсдэг юм байна. За энэ нь болохоор заавал бүх хүнд бас таарах шаардлагагүй шүү. Бас нөгөө ерөнхий уншлага болохоор. За тэгээд дараагийнх нь болохоор I'm not sure I can meet your expectations. The pressure is too much for me. Би чиний хүлээлтэнд бас ингэ нийцж чадахгүй юм шиг надад санагдаж байна. Тэрийг дагалдах дарамт нь надад амар хэцүү байна гэж бол танд бол хэлхийг хүсдэг юм байна. Ерөнхийдөө энэ хоёроос хаваад үзэхэд бол таныг энэ хүн амар үнэлдэм байна. Маш тийм үнцэнтэй мундаг хүн шүү. Тэгээ энийг одоо партнер гэдэг хүн яг энэ хүнтэй адилхан байх ёстой гэж бол энэ хүн боддог юм шигээр байна л да. Тэнгүүд тэнд нь өөрөө энэ хүн хүрч чадахгүй байхаараа бас жоохон комплекстэй байдаг байх тал бол харагдаж байна. Тэгээ хамгийн доотлог карт нь болохоор we are living two separate lives гэх хоёлаа одоо ингээ хоёр тустай амьдралаар амьдарч байна гэж танд бол хэлхийг хүсдэг юм байна. За тэгээд дараагийн асуулт хамгийн сүүлийн асуулт нь болохоор та энэ бодож байгаа хүнтэйгээ буцаад нийлэхээр байна уу гэж бол асуухаар байгаа. За тэгээд сайн хэлье. Өдрүүд нь сайн. За хоёр ирээдүйд буцаад нийлэхээр байна уу гэхэд бол яг нийлэхэрг бол үзүр дээр бол гарч ирж байна. Яг хөө ирээдүйд бол хоёр буцаад харилцаа холбоотой болох юм байна. Яг бие биентэйгээ харилцдаг тий. Гэтэ яг тэгж одоо гүн гүнзгий явахгүй гэж бол гарч ирж байна. Яг ингээд харилцаа холбоотой болчоод яг бие биентэйгээ бас яг ярилцах зүйлүүдээ ярилцахгүй гэж бол гарч ирж байна. За жишээлбэл та хоёр нэг асуудлаас болоод саллаа гэж бодлоо. Дөнгөд ирээдүйд яг тэр асуудлаа ярихгүй ч юм уу, тэр асуудал бүр нэг хизээч болоогүй юм шиг жүжиглэх ч юм уу те. Ер нь яг гол асуудлуудаа ерөөсөө ярилцахгүй, биеүндээ хэлэхгүй гэдэг ч юм уу. Яг ингээд яг тэрийг ярихгүй л явна гэж бол гарч ирж байна. Тэгээд хэрвээ тэр асуудлыг ярьчих юм бол хоёр буцаад салчин, буцаад одоо хэрэлтэн маргалтан гэж бодох юм байна л да. Тэр одоо салсан шалтгаанаа ярих юм бол тэгээд хамгийн гол нь
юу л яах юм байна? Энэ хүн таныг юу маш тийм дээгүүр хардсан байна. Таныг маш тийм үзэсгэлэнтэй одоо гэдгийг сайн ихнэр ээж болох тийм хүн гэж бол таныг амар тэгэж дээгүүр тэ одоо үнцэнтэй хүн гэж бол бодож явдсан байна. Тэгээд яг уу ирээдүйд болохоор таныг амар их санаж явах юм байна. Гэтэ яг өөрийнхөө амьдралд илүү бас ингээ анхаарлаа хандуулнаа гэж бол хөзөр дээр бол гарч ирж байна. Одоо юу гэдэг ажил, карьер тэр бүх зүйлүүдтэй ер нь бол ихэнх анхаарлаа хандуулад явна гэж бол хөзөр дээр бол гарч ирж байна. Тэг ингээд харахад бол яг уу яг буцаж нийлэхгүй л гэж бол хөзөр дээр бол гарч ирээд байна. Гэтэ та хоёр ингээ ирээдүйд жоохон харилцаа холбоотой л яваад ах юм байна. Ингээд одоо тийм мэндийн харилцаатай ч юм уу эсвэл ингээл нэг түр зүр ингээ харилцаад орхидог ч юм уу. Нэг тиймэрхүү харилцаатай жоохон удаан явах гээд байна гэж бол хөзөр дээр бол гарч ирлээ. За ингээ мэрэгэн дууслаа шүү. Баярлалаа. Тэгээд хувийн онцлог авахыг хүсвэл Facebook юм уу, Instagram-аар холбогдоорой. Facebook нь болохоор Facebook нь болохоор Таро хайр хөзрийн мэрэг гээд байгаа. Тэгээд Instagram нь болохоор Таро доор зураас хайр гээд байгаа. Тэгээд код авахыг хүсвэл бас холбогдоорой. Тэгээд мэргийн минь тухлан үзсэн маш их баярлалаа. Тэгээд дараагийн бичлэгээрээ уулзцгаая.